Цусд зам. Хоёр алуурчин өссөн бүгдээ гүйцэлдүүлж байхад хоёрын хоёр залуу, хоёрын хоёр бүсгүй хүч нэгтгэн миний охиныг хамгаалж олсонгүй юу? Талигаачин ээж шүүх хурал дээр. Цуурхал Хинтээ аймаг 1993 оны намар. Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинжил эхлээд ганц 2 хонж байлаа. Замын ангийн албан ёсны нэр нь зам барилга арчилтын харгуу компани. 2 жолооч 5-6 хүн суулгаж наруулан сум орохоор явхдаа замдаа согтуурч хамт явсан оюутай охиныг алаад машинаараа дайруулж хардсны тоочгийн наад гүүрэн дор хөрийг нь нуучгаж гин. Эрэгтэй эмэгтэй гэр бүлээрээ 4-5 хүн хамт явсан боловч цөм хойволцсон юм байх. Хинт ч үг алдахгүй гэж тангаралцгаасан гихчүү. Гэтэл нэг эмэгтэй нь айснаасаа шүн орилж хашгираад нуцаа задлчихсан юм байх. Одоо цөм баригдаж талигаачин шарилд задлан хийхээр авчираад байгаа гин. Ийм яриа аймаг даяар тарж олон түмний жигшлийг дөрвөлснээс хойш бараг жил өнгөрчээ. Зам нийлсэн нөхөд 1993 оны 8 дугаар сарын 30-ны өдөр харгуу компанийн жолооч оюун эрднийг норлон сум явах зам аваад ажил дээрээ байж байтал нь Гэрлмаа гэдэг оюутан бүсгүй ирж хичээл эхлэхээс өмнө норлонд байдаг аав ээж дээрээ очиод ирэх гэсэн юм. Ачаан дээр ч хамаагүй суугаад явъя. Мөнгө төгрөгийн төлнө гэж гуйжээ. Гэтэл мөн компанид жолооч сүг жаргалж бас хамт явах болсон байна. Үүн дээр норлонд байдаг жирэмсэн эхнэрээ ирэхээр унаа хайж байсан инх цолмон нэмэгдэж замд гарахдаа урьдан тохиролцсон ёсоор соронзон цэрэн надмид нарыг айлаас дайрж авчээ. Цэрэн надмид нь оюун эрдний эхнэрийн талын садын юм байна. Инх цолмон ачаан дээр бусд нь кабинд сууж өндөр хаанаас хөдлөн 40 км яваад нэгэн айлд буусан нь оюун эрдний хадмынх байжээ. Тэндээс цааш 10 км явтал сүх жаргал нь нэг шил арх гаргаж 2 жолооч ахиухан татаж инх цолмон амсалгүй буцааж бусд нь бүгд амсцгаажээ. Сүх жаргал Гэрлмааг уухгүй гихтэн бүгд замд явж байж юм уу санаатай байх хэмээн шахсаар амсуулсан байна. Инх цолмонгоос зардал тавсан 1000 төгрөгөөр айлаас айраг авчээ. Дөрөө чангалсан оюун эрдэн сүх жаргал нар бэрхийн урхаа дээр нэг айлд орж нилээд удахдаа бас нэрмэл арх нэмж уусан байна. Тэр айлаас норлонд байдаг эгчиндээ очихоор унаа хайж байсан хорлоо гэдэг эмэгтэй нэмэгдэд суужээ. Тэр мөн л кабинд чихэж гин. Ийм 7 хүнтэй экипаж бэрхээс норлон орохоор аяны жолоо нийлж алтан шар замд гарчээ. Нас шүдчигдэрсэн дандаа сайхан залуус. Оюун эрдэнэ эдэн дотроо Ахмад нь 34 настай, сүх жаргал 24 настай, соронзон 23-тай, цэрэн надмид 21-тэй, инх цолмон 24-тэй, хорлоо 20-тай, Гэрлмаа 23-тай. Ханийн хайр амтлах нь амталж, үрийн зулаа үнэрлэх нь үнэрлсэн ийм 7 хүн аяны зам нийлжээ. Аллагын мөр бэрхийн урхаагаас гарч 10 км яваад айлын гадна зогсож үлдсэн хайргаа ууж нэмж бас хэдэн литр хайраг авчээ. Цааш хөдлөн жаахан яваад зогсож хайраг ууцгаасан байна. Гэрлмаад хайраг өгөхөд тэр аршин имчилгээнд ороод яваад учраа хилэн уухгүй гэжээ. Хайраг уухгүй гэлээ гэж оюун эрдэнэ сүх жаргал нар Гэрлмааг өдөж хил амаар доромжилж даамжирч зодсноос энэ хэрэг эхэлжээ. Хохирогчийг замын дурш хэрхэн хэрцгийгээр зодож хүчрхийлэхийг завдан доромжилж тамалж хөнөөснийг гэрчүүдийн болон дээрх 2 этгээдийн шүүх хурал дээр мэдүүлсэн мэдүүлгээс иш татан өгүүлбэл гэрч цэрэн надмидын мэдүүлгээс 1993 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжигшөн энэ хэрэг гарсан юм. Гэрлмаад айраг өгөхөд уухгүй гэсэн. Оюун эрдэнэ ах хор өгөө юу гэсэн. Дахиад аягалж өгөхөд тэрээр уухгүй л гэвэл болоо юм биш үү гэсэн юм. Оюун эрдэнэ ах чи яасан шазран хүүхэн бэ? Миний машинд үн хөлсгөө сууж аваа шүү. Буу чи гэхэд нь яадаг юм буун гэсэн. Сүх жаргал юмыг нь буулгаад хайчихъя гэд ачаараа гүйж гарсан. Соронзон тэгэхээр нь машин дээр гарч сүх жаргалыг түлхэж буулгаад өөрөө хараас нь бууж ирсэн. Тэр бүсгүй энэ машинд заавал суух албатай биш. Бууна гэд машин руу гарахт нь оюун эрдэнэ ах энэ яасаа оо хулгаач вэ гэд араас нь гүйж гараад нүрэлгүй нөшгөлсөн. Өмөрөд байгаа юм уу гэд сүх жаргалыг ч мөн өшгөлж авсан. Эмэгтэй буугаад ир гэхэд тэр юм аваад буун гэсэн. Одоо яахчгүй буугаад ир учраа олъё гэснээр хүүхэн бууж оюун эрдэнэ ах сүх жаргал 2 түүнийг дундаа хийгээд машинаас зүүн урагш явсан.
Тэр гурав ярилцаа сууж байсан. Гэтэл эмэгтэй ээжээ гэж орилсон. Оюун эрдэнэ гүйж ирээд алаад хайчихыг ингүүтээ машинаа асааж хагас хэрэгтэл өөд газар хүч алдан машин унтарсан. Машины гэрэлд сүх жаргал говьсаар ирж талигаач босч байгаа харагдсан. Оюун эрдэнэ машинаас буунгууд эмэгтэй цааш зугтсан. Энэ хооронд хорлоо түүн рүү гүйж очсон. Тэр эднэр намайг хүчинтэх гээд байна шүү дээ. Би яах вэ гэж байгаад уулдсан. Цамц юм боллоо гэд харуулж байсан. Тэгээд бүсгүй. Би дотор суухгүй дээр сууя. Тэр хоёроос айгаад байна гэхэд нь инх цолмон Батнаа руу ортол 20 км байна. Тэр хүртэл та зогсоолгүй явуулахыг бодоорой. Бид хоёр машин дээрээс үсрээд буучихъя. Явган яваад орчихъя гэж байсан. Цолмон тэр эмэгтэй хоёр дээр сууж хөдлөөд удаагүй байтал оюун эрдэнэ машинаа зогсоож буугаад яасан шартаа өхөн бэ? Наадхыгаа буулгаад эргэж сүх жаргалд хэлсэн. Хүүхэн буухгүй байсан. Тэгтэн сүх жаргал бистам чамааг яавал гэж буугаад эргэсэн. Буулгаад сүх жаргал түүнийг дагуулад явж байтал оюун эрдэнэ араас нь очингуудаа эмэгтэй нүүр цээж хавд зогхоход тэр суун тусаад өвдөлн сөхөрж очсон. Тэгэхээр нь оюун эрдэнэ араас нь 2-3 удаа өшгөлсөн. Энэ үед Соронзон намайг машины кабин руу түлхээд байсан тул чухам хаана өшгөлснийг харж чадаагүй. Дараа нь сүх жаргал бистам хурдан босооч гээд өгзөг хавдныг өшгөлсөн. Эмэгтэй босч ирээд машин дээр гарсан. Тэндээс хөдлөхөд сүх жаргал машин барьсан. Сүх жаргал тохоогоороо оюун эрдэнэхийг яварсноос болж хоёул муудалцсан, бууж зодтолцсон. Тэгээд эвлэрч цаашаа явхад оюун эрдэнэ твшин дээр гарсан. Бас л жаахан яваад оюун эрдэнэ зогсож би дээр гарлаа. Чи тэрэг барьгээд сүх жаргалд рүүл шилжүүлсэн. Сүх жаргал маш эвгүй урттай яваад байхаар нь Соронзон аяар яваач гэж байсан. Тэгтэл кабин тогссон. Зогсоход оюун эрдэнэ нөгөө хүүхэн чинь өсөрчлээгээд эмэгтэй цамцны ханцууг хорлоо бит хоёрт харуулсан. Сүх жаргал буугаад нөгөөх чинь толгоонд дайрагдчихж гэж байсан. Оюун эрдэнэ юу ч гэсэн хөдлөе гэсэн. Жаахан яваад ер нь машина буцаагаад тавьчихъя. Аваар юм чин шалгуулъя гэхэд нь сүх жаргал нуухгүй бол болохгүй гэсэн. Солонгоос яах вэ гэж асуухад над найдаж болно гэсэн. Хорлоо цусаар уйлсан ч оюун эрдэнэ хэлэхгүй. Би тангараг тавьсан ч болно. Соронзон ч бас хэлэхгүй гэж тохирцоосон. Сүх жаргал усанд хайчихъя гэхэд оюун эрдэнэ найдваргүй мөчлөд хайчихъя гэж байсан. Оюун эрдэнэ сүх жаргал цолмон Соронзон дөрөв шарлыг авчрахаар явснаа оюун эрдэнэ сүх жаргал хоёр буцаж ирээд машины ард юм яриад байсан. Энэ дөрөв шарлыг машин дээр гаргаад цааш цөмөрөө кабинд чихэж гэрлээ асаалгүй хөдөлсөн. Нилээд яваад оюун эрдэнэ энэ гүүрийг бид саяхан янзалсан юм найдвартай гээд цолмон Соронзон хоёрын гутлыг тайлбарласан. Хорлоо бит хоёр айгаад шарлыг хараагүй. Оюун эрдэнэ сүх жаргал хоёр кабинд орж ирээд хувцсаа сольсон. Тэгээд зам ангийн баригад дээр очиход баг үүр цааж байсан. Оюун эрдэнэ нөхөр бит хоёрт вагончигт ордсож өгсөн. Бит хоёр унтаагүй. Оюун эрдэнэ хурдан салахын л дүүс орж байсан. Ер нь энэ хоёр яхаас ч уцахгүй байсан болохоор бүгд л айж байсан да. Норлон дээрээс мотоцикл хөлсөлж хадминдаа хөргүүлсэн. Шүн Соронзон зүүдлээд би айжуулаад маргааш нь аавыг асуухт нь Соронзон болсон явдлыг ярьсан. 9-р сарын 3-нд хадам сумын төв орж аймаг руу ярахад бүх юм мэдэгдсэн байсан. Би айхаа ирэхэнд тангаргалыг хэлэхгүй гэсэн юм. Замдаа 6 удаал зогссон. Бараг зогсох хүртээ талигачийг зохиж өшөглөж байсан. Сүх жаргал бүрлээчийг машинаас олдуулж авч явах гээд байсан. Кабинд дэд хоорондоо энэ мөн өндөр шар оо гайгүй болохоор л уулзсан ярилцгийг шургаад байдаг яасан шок хогвэ гэж ярилцаж байсан. Гэрч инх цолмонгийн мэдүүлгээс оюун эрдэнэ машин дээр гарч ирээд талигачийн нүүрлөө өшөглөхт нь би эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэсэн чамд хамаагүйгээд түлхэгт нь би хөл алдаад боожгсон. Тэр Орос бахиалтай байсан. Талигач энэ хоёр хүчинтэх гээд байна. Чи надтай төдөө боожхал та гэж гуйхт нь за тэгвэл тгий гэсэн. Бид дөрөв цогцыг авахаар явган явсан юм. Оюун эрдэнэ намайг газар тунсан цусыг бол гэхэд нь би шороогоор болсон. Цогцыг аваад явж байхдаа оюун эрдэнэ мөчлөөд цүнхэнд нь ичхий гэж байсан. Тэгээд хардсны тоочгийн гүүрийг сонгож тэнд Соронзон бит хоёрын гутлыг тайлуулж оюун эрдэнэ талигачийн хувцсыг хутгаар зөсөж цогцыг дээлэнд ороогоод гүүрэн дагуур хийсэн. Дараа нь голд гарынхаа цусыг угаасан. Тэндээс замын ангийн баригад дээр очиж хонсон. Өглөө нь оюун эрдэнэ сэрэж банзаа буулгыг гисэн. Цустай 5-6 банзан дээр оюун эрдэнэ тос хийсэн. Норлонд очиод оюун эрдэнээс айхтаа би буух газраа хүртэл зориуд буруу зааж өгсөн. Гэрч Соронзон
Оюун эрдэнэ сүх жаргалыг ч бас өшгөлсөн. Сүх жаргал чамааг өмөрч байж би зодууллаа. Энэ цусыг арч ихэд талигач цамцныхаа ханцуугаар цусыг нарчиж харагдсан. Талигачийн хувцсыг оюун эрдэнэ шатаана гэд авсан. Цогцыг дээлэнд ороогоогүй нүцгнээр нь гүрэн доогуур хийсэн. Байцаалтаас оюун эрдэнэ сүх жаргал 2 хүн амны хэргийн дараа айж гэмссэн байв уу? Ямар шүү байдалтай байв? Айж имээсэн шинж ажиглагдаагүй. Их л догшин ширүүн болсон байсан. Инх цолмон та хоёр хорихгүй талигачийг яагаад зодуулаад байсан юм бэ? Бит хоёрыг араас нь очих гэхээр сүх жаргал хулгайчууд минь байж бай. Би яахчгүй гэд байсан. Хохирогчийг хэн хэдэн удаа хаана цохиж өшгөлснийг харсан уу? Сүх жаргал талигачийг дагуулад явж байхад оюун эрдэнэ зэрэгцэж очиод цээж рүү цогсон. Талигачийг сөхөрч унахаар нь араас нь 2 өшгөлсөн. Сүх жаргал талигачийг босоодэр бистаамна гэд босохгүй болохоор нь цээж рүү нь бас нэг өшгөлсөн. Цогцыг гүүрэн доогуур хэн хийсэн бэ? Инх цолмон сүх жаргал бид 3 машин дээрээс авч өгсөн. Оюун эрдэнэ доороос нь тосч аваад нэг гараас нь чирээд гүүрэн доогуур хийсэн. Шүүгдэгч сүх жаргал хүчнтэх санаа бодол байгаагүй. Талигачийг бууна гэд юм авахаар машин дээр гарахт нь оюун эрдэнэ түлхсэн. Тэр өвдөглөж ойцсон. Гурвал ярилцъя гэд машинаас зүүн урагш чигч авч яваад оюун эрдэнэ өмдийг нь тайлхэхээр нь би өмдийг нь бүдүүн гой хүртэл нь шувталсан. Талигач ашгарсан. Тэгэхээр нь оюун эрдэнэ амийг нь тагласан. Надад хүчнтэх санаа бодол байгаагүй. Бат нурын төвийн суудсны цагаан байшингуудын тэнд явтал инх цолмон зогсоорой. Нөгөө хоёр чинь өсөрчлээ гэсэн. Биднийг шарил дамжлаад явж байтал баруун талаас нэг 69 гэрэл гарсан. Бид шарилаа орчиход жорлонд нугдсан. Намайг замын ангийнхны ухсан нөхөнд хийхэд оюун эрдэнэ мөчөлж хөлт чамдаандаа багтдаг болов уу гэж байсан. Шүүх хурал дээр хохирогчийн эчин хорлоогийн асуултанд сүх жаргалын өгсөн хариулт. Миний охиныг нүдний шил юм хумаа унгаад авахар тонгоохот нь оюун эрдэнэ нөөрлөө нөшгөлсөн бидтэй. Машинаас зүүн тийш чирж явахдаа уйлаад байхаар нь цээж рүү нь оюун эрдэнэ араас нь нууц руу нөшгөлсөн зэргийг яагаад ярихгүй байна вэ? Миний охин намайг амьд үлдээгэж гэж гуйж байсныг чи сонсоогүй гэж юу? Би мэдэхгүй байна. Лав уйлж л байсандаг. Тэр шөнө хуучин сарын 15-ны өдөр шиг саруулхан шөнө байсан. Та нар яагаад бүрхэг юм сайн харагдахгүй байсан гэж худал яриад байгаа юм бэ? Сүх жаргал дуурсангүй. Шүүгдэгч оюун эрдэнэ би талигачийг хамгаалж л байсан. Намайг ажил дээр байхад талигач ирж авч явахыг гуйсан. Дайраад аваад явахгүй юу гэхэд би тэгж явж чадахгүй манад очиод хүлээж байя гэд гэрээ зааж өгсөн. Тээврийн товчоон дээр бүртгүүлчгээд буцаад ажил дээр иртэл сүх жаргал би чамтай ер нь явна. Ган батын машинд багтахгүй нь. Өнөө орой энэ хүүхнийг хохирогчийг хэлж байна. Ингэнэ гэж гараараа үзүүлсэн. Цаагаа ухаар хартал талигач ирчихсэн байсан. Намайг яасан халуун юм бэ үсээ нэг засуулгасан гэхэд талигач би засаад өгөөгээд үсийг минь засч өгсөн. Буугаад байж бай гэснийг талигач буруу ойлгоод машин дээрээс юмаа буулгах гэсэн. Тэрнээс олж би яасан шазран хүүхэн бэ гэж хэлсэн юм. Гурвал машинаас олдоод сүх жаргал бит хоёр жаахан яриадгыг гэхээр нь талигач тэр хоёрыг орхиод би буцаж ирж кабиндаа суусан. Сүх жаргал ашиглацгийгээд байгаа юм. Ах нь бол тийм хийхгүй гэж машин дотроо ярьж байсан. Тамхит очиход гараад очиход сүх жаргал талигачийн өмдийг тайлаад дээр нь мордчихсон байсан. Намайг очиход талигач аллаа гэж шашгирсан. Би хэн чамайг алах гэв гээд амийг нь дарсан юм. Би уулна талигачийн нүдний шилийг ирж олох гэж машинаас асаасан юм л та. Гэрэлт соронзон цолмон гоёр харагдсан. Хорлоо оюун эрдэнэхаа хүн дайрлаа шүү дээ гэхэд нь дайруулвал дайруулж л байг гэсэн юм. Аян замд явуулахгүй саад болоод бахаар нь л талигачийг би татаж аваад нэг яварсан. Хөл рүү нэг өшгөлсөн. Машин дээр гараад чи яасан айхтар охин бэ? Ахан тоглосон юм. Уурандаа чамайг зодчихуу да. Унаа олдохгүй бол буцахтаа ахтагаа буцаарай. Буцахтаандаа ах нь шилэгч нь олж өгнө гэж хэлсэн. Машин далбгас гээд эвгүй болоход хүн ээх гэж ихэр татах шиг болсон. Би ухас хийгээд бариад автал цамцны ханцуу гарт үлдсэн. Машин тоормсон мут авчир 20 далхам яваад зогссон. Машин хурдаас хаахад би өсөрч буугаад талигачийн сугнаас өргөх гэхэд толгой нь хавтгай болсон байсан. Сүх жаргал амнаасаа уйдсан хулгайч явж л дээ гэж байсан. Банц буулгахад баригадаас хүн гаргаж өгөхэд нь аваагүй. 4-5 цустай банзан дээр маасл хийсэн. Дээд талын хідэн банзыг соронзон бит хоёр тоосгоор өрсөн. Хамт явсан хүмүүст үнэхээр гомдож байна. Би үнэхээр алаагүй юм да. Байцаалтанд өөр эн чинь ярьсан бүгд үнэн үү? Гэрч холбогдогчдын мэдүүлгийг юу гэж үзэж байна?
Холбогдогчдын мэдүүлгийг би эрс эсвэргүүцэж байна. Би зодод зохиогүй, харин ч талигачийг хамгаалж байсан. Талигачийн биед учирсан гэмтлүүд амнаас алдсан нь юунаас болов? Машин дээрээс унснаас тэр гэмтлүүд үүссэн байх. Чамд юу н ямар нэгэн гин буруу байна уу? Миний гин буруу гэвэл кабины норм хэтрүүлсэн, арх уусан, бусдад жолоо шилжүүлсэн, талигачид гар үрсэн, ачаан дээр хүн суулгасан. Чамд ямар нэгэн гомдол байна уу? Би эднэрийн үгэнд л ороод явснаас биш ямар нэгэн дарамт үзүүлээгүй. Гэтэл цөм намайг гүтгэж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг ч дахин задлан хийлгэж гаргуулмаар байна. Хохирогчийн их чин орлоогийн асуултанд Үйтэнгийн 3 охин явхад чи яагаад миний охиныг онцлон авч доромжлон тарчлааж амь насыг нь хөнөөх болов? Тэрнийг би хэлж мэдэхгүй байна. Сүүлд чи машин дээр гарч ирэхдээ өглөөд байгаа охиныг минь чи яасан шазран гүргэр хүүхэн бэ гэж байсныг чинь инх цолмон сонссон байсан. Зэрлэг авирынхаа бах тавыг хангаж байгаа нь тэр үү? Би зэрлэг авирлаагүй. Цэвэр гүтгэлэг. Гэрч хорлоогийн мэдүүлгээс хэлэх юм бол машинтайгаа хөмөрлөө. Цогцыг би бүрэн хараагүй. Хөлн л хальт харагдсан. Сүх жаргал та нар хэлэх юм бол сайнаа үзэхгүй шүү гэж хэлсэн. Оюун эрдэнэ хэрв хэлэх юм бол би машинтайгаа хөмөрлөө. Машинаа хажгаад хөвчөд гарна гэж байсан. Замын ангийн баригад дээр хоноод маргааш нь бид норуулан орж тарцгаасан. Хөдөө байдаг эгчиндээ очиод тэр өдөртөө 15 цагийн орчинд бүх болсон явдлыг эгчтэй ярьсан. Эгч маань хүний алтчиг охиныг шороонд уулчгаад хэлэхгүй байхдаа яадаг юм гээд маргааш өглөө нь сумын захиргаанд очиж хэлсэн юм. Бид хэд чадлынхаа хэрээр зодгийг нь хориглож байсан ч хүч хүрээгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт шинжээ чимчээнд мэдүүлгээс хохирогч гэрэл маань зүүн уушигны арын дэлбэнгийн урагдалт, дэлгүүрийн эдийн няцралт, зүүн бөөрийн няцралтууд, зүүн талын 3-5, 7 дугаар хавирганы битүү уугарлт, түүнээс үүсэх шокоор нас орсон байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр өшөглөх цохих гэх мэт үүссэн байх боломжтой. Гавал нүүрний ясны үүрэлт, ил хугаралт бол хүний хүчний биш нөлөөгөөр буюу автомашины дугуйнд дайрагдахад үүссэн байх боломжтой. Шүүх хурал дээр шинжээ чимч оюун гэрлээс ийм гэмтэл авсан хүн явж машин дээр гарч чадахгүй гэхэд тодорхой хугацаанд явж үйл хөдлөл хийж чадна. Гэхдээ хүн хүнээсээ шалтгаална. Зарим нь газар дээр нас барахч бий. Шокоор нас барахад хүргэсэн дээрх гэмтлүүд хохирогчийн амьд байхад үүсчээ гэж үзэж болох уу? Тийм ээ, амьд байхад нь үүссэн гэмтлүүд юм. Нас барснаас хойш бол цус хуралт үүсдэггүй. Шүүх хурал дээр хохирогчийн хэлсэн үгнүүдээс би 7 хүүхэд төрүүлж өсгсөн их хүн. Энэ талигаач маань 10 жилийн дунд сургуулийг онц төгсөөд тийс сурч байсан оюутан. Манай хэдэн хүүхдийн ганц сорон байсан юм да. Аврах тосонгийн аршаанаас буцаж өндөр хаан дээрээд унаа хайж байгаад үүлээр энэ алуурчдтай таарчтэй. Аврах тосонгоос өндөр хаан ороход Улаанбаатарын нэг машин суусан байсан. Замдаа цэнхрийн голд шаварт суухад хамт явсан залуус нь огт танихгүй мөртлөө охиныг минь аршааны гам алдуулахгүй гэж усаар өргөж гаргаж ах дүүс шиг хандсан гэсэн. Олон дотор тийм сайхан хүмүүс ч бас байдаг байна. Охин маань тэр ачтай залууст баярлаж гилаасандаа хэлэх үгээ олохгүй хаягийг нь авч үлдээгүүдээ харамсаж байсан гэж би дуулсан. Миний охин шулуун шудраг зантай завхаа зайтай явдлыг үздэггүй. Хэлэх гэсэн үгээ хинээс ч айхгүй хэлчигдэг ийм л хүн байсан да. Энэ хоёр алуурчны хэлсэн хүссэн бүгдийг гүйцэлдүүлээд байсан бол охин маань өнөөдөр амьд үлдэх байжээ. Миний охин үнэн ч хайр халуун биеэ ариунаар хадгалсаар амиа алдчихэ. Үйтэнгийн 2-2 залуу 2-2 бүсгүй хүчээ нэгтгэн миний охиныг хамгаалж олсонгүй юу? Аав ээжтэйгээ өртөөгөө учрах гэж явсан охиныг минь өрөвдөх хүн байсангүй гэж үдээ. Та нар цөм их эцгээс төрсөн хантай үр хүүхэдтэй, эгчтэй дүүтэй хүмүүс үсттэй. Өнөөдөр та нар хүн алчсан ч гэсэн өмгөөлүүлээд иргэний эрхээ эдлээд байж байна. Гэмгүй явсан миний охин гэтэл хоолойн зангиран уйлж хэсэг чимээгүй болов. Сартаа шөнө том машины дуу сонсоход миний охины зодуулж тамлуулж амь насаа алдж байгаа нь дүрслэгдээд байж суухын аргагүй хэцүү байх юм. Хайрт охины минь алтай амийг бүрлэгсэн оюун эрдэнэ сүх жаргал нахартай шудраг ёсыг барьж хуулийн дээд хэмжээ оногдуулахыг санал болгож байна. Шүүхийн шийдвэр 1994 оны 7 дугаар сарын 22-нд Хинтээ аймгийн Давжцсан алдах шатны шүүх Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2-ын Б 112 дугаар зүйлийн 2-т зааснаар оюун эрднийг онцгой ял цаазаар авах шүүгдэгч сүх жаргалыг 25 жил хорих ялаар тус шийтгэж
25 жилийн хорих ялын эхний 10 жилийг Гянданд, үлдсэн 15 жилийг чанга тэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлд зааснаар Соронзон, Цэрэн Надмид, Инх Цолмон нарыг 6-аас 8 сар тус хорж оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, эрүүгийн хуулийн 40-р зүйлд заасныг журамлан Цэрэн Надмидэд оногдуулан 6 сарын ялыг тэнцэж 1 жилийн хугацаагаар хянан харгалцгаар тус шийдвэрлэлээ. Сэтгүүлчээс Монгол хүн үлзий тэмбэрлуудан цайс үнийхээ дээжийг өргөдөг алтан шар замыг хүний улаан цасаар хамгаалсан оюун эрдэн сүг жаргал нар энэхүү аллага хэн нэгний дал мөрөн дээр алгадсан юм уу? Духан дээр нь тоглоод цогтчихсантай адил хэнэггүй ярьж суухыг харлаа. Алуурчинч бай, талуурчинч бай. Амьд хүн гэдэг идэлх хэрэгтэй байх юм. Тийм ч учраас хэдийгээр хүнд гэмт хэрэгтэнч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор улсын дээд шүүхэд давж заалдах хэрэгтэй гэсэн үгээр таслан шийдвэрлэх тогтоол төгслөө. Гэтэл үгсэн хүнд ямар ч эрх байхгүй. Хохирогч амь гуйсаар байтал хөнөөсөн алуурчид л хуулиас дөрөөс амь гуйх хэрэгтэй байдаг нь шударга гэж үү. Хүний амьд явах эрхийг эвдчгээд өөрөө амьд явах эрхээр баталгааждаг ардчлал байж болох уу?